сүүлийн жилүүдэд хүн амын ясэрэгч хөгжнийг мэдчихээн. Тэгэхээр энэ талаар товчхон ярив. Намайг Цэдэвсрэн гэдэг эмчилгээний хоол зүйчмч хоол боловсруулах эрхтэн судлал хийж байна. За ясэрэгч хөгжинд хүргэдэг олон шалтгаан нөлөөлөх олон хүчин зүйл байдаг. Тэгээ эдгээрийн дунд шимтгийлийн дутагдал маш том байр суурь эзэлдэг. За шимтгийлийн дутагдлын суурин дээр одоо дааврын алдагдал төрөх. За ялангуяа одоо цэвэршихтэй энэ үед ясэрэгчлэлтийн одоо явцыг болон хурцгаж идэг. Тэгэхээр хоолтын тал дээр би ганцхан зүйлийг хэлье. За манай ахмад үеийнхэн, за эмээ өвөө, тэдний дээд үеийнхэн уламжлалт одоо амьдралын хэм маягтай холбоотой сүү цагаатны хэрэглээ маш их өндөр байсан. Тэгээ ялангуяа одоо зуны үеэр одоо мах идэхгүйгээр одоо сүү цагаат иддэг байсан. Тэгэхээр одоо яг нар их гарч байгаа арьсан дээр витамин одоо D илүү одоо нийлэгдэж байгаа энэ үед одоо кальциар баялаг одоо сүү цагаат идийг хэрэгжилж ирсэн нь за дээр нь сүү цагаат бас уургаар баялаг энийг хэрэгжилж ирсэн нь одоо ясны эрүүл мэндэд маш сайн байсан байна. Тэгэхээр одоо уламжлал эртний үеэс ирсэн одоо тэр хоолтын хэм маягийг одоо орчин үеийн хоолтод одоо уялдуулаад одоо хэрэглэх нь чухал. Тэгэхээр сүү цагаан эдэний одоо хэрэглээ одоо өдөртөө ямар байх вэ гэхээр одоо том хүн бол 2-3 порц одоо сүү цагаан эдэ хэрэглэх зохимжтой байх нь. Тэгэхээр нэг порц одоо сүү цагаан эдэ гэдэг нь болох дээр одоо нэг аяга сүү за эсвэл нэг аяга тараг за эсвэл одоо 30 г орчим бяцлаг байдаг байна.